яг ингээд зурглыг харчаад энэ Монгол хот их гоё кино байна. Энийг бүр тухтлан гэр бүлээрээ үзнэ гэд ярьсан байгаа. Ямар ч сан зочинтойгоо уулзч бас энэ талын мэдээллийг авъя гэсэн. Сайн байцгаана өрхөмд үзэгчтэй сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэнд төргий. За ганцхан миний хөтлөн өргөдөг өөрчлөлт подкаст эхлэхэд бэлэн боллоо. За миний өнөөдрийн өөрчлөлт подкастын зочноор нэгэн сонирхолтой уран бүтээлч бас сайн үлсэн энийг нийгэмд төвчилж явдаг юм залуу хүрэлцэн ирсэн. За урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн баяраа да энэ өдрийн мэнд төргий. За маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр бас энэ Хөх Тэнгэр подкастт өрсөн танд маш их баярлалаа. За баяраа маань хаан төрж өссөн. Унган хотын хөхт юм уу? Орон нутгад өссөн айлын хэд хүү вэ? За би ер нь бол Улаанбаатар хотын хөхт. Тэгээд туулгол голын хөвөн дээр 120 мянгатад өслөө. Тэгээ айлын том хүү тороо нэг эмэгтэй дүүтэй. За тэгээ төрж өссөн газар чинь нэг юм айхтар байшин барилгагүй сайхан гол нь өргөнөөр урсан зэлүүдхэн газар л байсан шүү дээ. Байсан. Тий. Төөрхөр биш. Одоо бол төөрөх гээд байна. Тий. Би бас ягаад энэ авийг сайн мэдээд ирэх нь хөдөөж хөө сургууль сурчил да. За. Тэгэл багш нарын өрөөний нэвсийг хөөлж гарч гүгээл гол дээр явж угаачаал. Өстө мөнгө аргалах маяг юм хийдэг л. Тэгэл нөгөө цэнгэлт хүрээлэн дугуй юу вэ одоо шуудан чинь юм бөөрнгийн нэг дугуй дийлгүүр гэж байсан тий. Ийм сомхон байлаа шүү. Алхдаг байсан тий. Хатуу сунаа зөөтэй. Тий. За онгон хотод амьдарч байгаа. Би өөрөө ч бас нэг уран бүтээл талаас нь бас мэднэ л дээ ч нэ. Өдөн уран бүтээл рүү хэдийгс татгадж орсон. Их сэдвийн сургууль ямар мэргэжлэг төгссөн. За яг би нөгөө багасаа урлагт их дуртай хөхт байсан. Дандаа түрүүнд нөгөө ч урлаг үзлэг мэслэг хэр дандаа бигээ явж яадаг тийм. Тэгээ тэрэндээ хөтлөгдөөд ер нь бол урлагын болыг шийдээд анх бол жүжигчин болыг гэж боддог гэсэн. Тийм. Тэгж явж байгаад дуулах их сонирхолтой, дуулах хоббитой. Тэгээ зохиомжтой сургуульд дуулаачаар хэлсэж ороод за тэгээд манай сургууль маань болохоор зохиомж хэвлэл мэдээллийн зохиомжтой сургууль гэж зохицуулгын сайхан хүн байлаа захирлан. Тийм тэгээд тэнд сурж байгаад манаас 3 дугаар курсээс манай дуулаач анги хаагдаад тэр хөдөд өгсөж чадаагүй. Ер нь бол тэгтээ яг зохиомжтой сургуулаа овглж явах дуртай. Тийм. За тэгээд тэнд нөгөө анх одоо баясгалан гэдэг багшаараа хоолойныхын тавилтыг тавиулаад мэрэгжлийн одоо нөгөө номыг нь сонсоод. За тэгээд дуулаач мэрэгчлээ гэж явдгийн ер нь бол. Тэгээд сүүлд ер нь бол яг нэг урлагийнхаа юунаас гарч чадахгүй л яваад идэм билээ хүн чинь. Тэгж явж байгаа нэг хэсэг бас телевиз рүү нэг хальт хөлдөрч үзээд. Тийм телевизд байсан. Тэгээд за сүүлийн 15 жил одоо бараг ерөнхийдөө хөтлөгчөөр явж байна. Янз бүрийн арга хэмжээ тийм ээ. Нөгөө бид нар ч хөтлөгчнөр нэг буйны ажлаас бусдыг хөтлөнө гэдэг шиг. Тийм. Тэгээд намайг яг нэг хөтлөгчийн нэг анх одоо дүр гэдэг юм уу. Зааж гисэн маань Монгол Улсын гавьяач жүжигчин уран чимгийн нөхөр Хатанбаатар гэж юм байдаг. Тийм хатнаагаа дагаж явж иж ер нь нэг жоохон хөтлөгчийн зүйтэй болсон. Тийм. Хоолойны өнгө темпер бас ер нь нэг юм хүнтэй харилцан хандлага гэдэг тийм нээлттэй мэрэгддэг. Хойлоос бас танилцаад найзлаад илүү удаагүй шүү дээ. За хатнааг бол мэднэ бас нэг байгалийн өгөгдөл сайтай тий. Ийм сайхан гэрүүл штэ. Ер нь мундаг гэрүүл тэ. Бага насны хүсэл мөрөөдөл нөгөө дур сонирхолтой зүйл чинь үнэхээр энэ өдрийг хүртэл чамайг холдуулахгүй л тэ. Цаашдаа ч гэсэн яг ингэ. Тэгэхээр яг энэ уран бүтээлч хүний нөгөө хувирах чадвар байна гэдэг чинь сайн л та. Үндсэн нэг тууны суур байж гэн. Тэр дунд бас хөдөлж гэн. За тэгээд бас зохион байгуулах нэг юм бас талын болоо явчихдаг штэ. Яг ер нь кино уран бүтээл юм уу те? Босоод энэ дүрсний уран бүтээл рүү хизэнээс татгаж орсон. За би ч 15 онд гадагшаа яваад телевизээс гараад тэгээд гадагшаа яваад нэг хэсэг гадаад бараг 8 жил болсон юм байна. Турк, Европ, Солонгос гэдэг тийм. Тэгээд ирээд бас нэг бизнес хийх гэж үзээд. За тэгээд 2 жил бизнес хийсэн. Тэгээд 2 жилийн хугацаанд нэг л зүйл ойлгосон. Юу гэхээр хүн бол чаддаг юм аа л хийх хэрэгтэй байна гэдэг. Тэгээд ерөнхийдөө сайхан шатсан. Тэгээд үйлчлэгээний байгууллагын нэгэд. Тэгээд тэрэнд бол харамсаагүй л дээ. Хүн гэхдээ ер нь бол зүгээр хийж үзэх зүйлээ хийж үзээл явах хэрэгтэй байхгүй юу тийм ээ. Өсөл мөрөөдлөө гэдэг юм аа. Тэгээд нөгөө урлаг маань эргэж цулгаагаад тэгээ 21 онд би чинь Солонгосоос ирсэн гэдэг чинь 22 оноос эхлээд ерөнхийдөө эргээд урлагийнхаа ажилд ороод. За тэгээд би ер нь киноныхын дуулыг ойрхон байсан. Одоо багын найзууд ихийнхэн дандаа киноны хүмүүс байдаг. Тийм. Тэгээ хамгийн их одоо кинонд ороход нөлөө үзүүлсэн хүн бол жүжигчин Батбаяр буюу Пампис гэж юм байдаг. Манай Пампис. Тийм, манай Пампис. Ер нь бол Памписийн нөлөөгөөр кино руу нэг мэдсэн орцсон байхгүй. Уг нь би эрт орох байсан юм байл л тийм. Тэгээ өөр юм хийж явж байгаад. Тэгээ 23 оноос эхлээд кинонд орсон.
анх бол кинод нэг арталт нөгөө туслах, группийн туслах гэл янз бүрийн зөвөөл явуулдаг байлаа шүү дээ. Тэг үнэхээр өөрөө дуртай учраас тийм. Яг нэг миний нэг авьяасыг харсан юм шүү. Авьяас гэдэг маань юу вэ? Чи ер нь зургийн дарга хийч гэр хүн юм байна гэдэг. Юм зохион байгуулах, юм сум олох гэх хүнтэй ярих тий. Тэгээд анх зургийн даргаар ажиллаач гэсэн санал тавиад тэгээд хамгийн анх зургийн даргаар оюунлаг фильм сценик бүтээл дээр ажиллаад. Тэгээ ер нь зургийн дарга нэрийг хийж болох юм байна гэж бодоод. Тэгээ нөгөө киноныхаа чинь ингээд дундуур нэг хөөрхөн жижиг дүрмөрд болоос орчдөг шүү дээ. За тэгээ хөөрхөн бас нэг хөөрхөн өөрийгөө жүжиглэлтэнд сориод үзэж байгаа. Тэгээ одоо ингээд саяхан би нэг тоолсон чинь 18 уран бүтээлд ажилласан байдаг юм байна. Кино уран бүтээл. Энэ хугацаанд оюунлаг фильм сценик 3-4 бүтээл, Orange Entertainment-ийн 2 том төсөл. За дээр нь тэгээд ер нь өөр бас уран бүтээлүүд нэлээд орсон байна. За тэгээд энэ хугацаанд явж байгаа нөгөө кинонд ингээд гаднаж гэдэг юм уу ард нь ажиллаж байгаа юм чинь ингээл хараад ахаар нөгөө нэг бавгийн лавсарга нэг үг гэдэг чинь нөгөө хааны юунд юуг ойрхон суулгаж болдог гэдэг шиг суумаар санагдаад байдаг гэдэг шиг өөрөө ер нь кино хийгээд үзүүл яа тий уран бүтээл хийгээд үзүүл яа тий гэсэн бодол яваа л гэдгүйсэн. Гэхдээ нэг юм жоохон айцлаа за би чадахгүй байна. Чи яагаад гэвэл амар том хүч хөдлөн хөрөнгө насар том баг тийм баг байгаа санхүү гэл тий. Тэгээд ер нь нөгөө нэг суусан тэнгээс явсан тий. Суусан явсан тэнэг. Тэгээд ер нь бол шийдээд өсөл мөрөөдөлтөө ямар ч гэсэн хүрий алдсан ч онсон ч хамаагүй шүү дээ тэр чинь. Иргэд бас дурсаа сууж хат сайхан тий. Тэгээд өнгөрсөн жил буюу 25 онд 6 сард BitTube Films гэж байгуулад. BitTube гэдэг маань уг нь бол би ч нөгөө Баярбаатарын баяр сайхан гэдэг. Тэгээд 2B гэсэн тод толохгүй дундаа хавчтай. Тий. Тэгээд BitTube энэ чи юу вэ нэг сонссон нэрэн дэгэдсэн чинь BitTube хийдэг гэдэг шүү дээ багууларын бүжгийн тийм. Тэгээд өмөрийн ойлголттой байна. Тэгээд судлаад үзсэн чинь нөгөө төвд санскрит хэлээр үлгэрч гэсэн утгатай үг юм байл. Бас их утгатай юм байл л. Тэгээ энэ яг энэ нэрний санааг болохоор надад нөхөр найруулагч Таван Баяр гэдэг хүн өгсөн. Чи юм яачвал гоё юм биш үү гэд. Таван Баяртай чи би бас 2-3 уран бүтээлд ажилласан. Тийм. Ер нь бол яг уран бүтээл тал дээр бол бид тээр санаанууд зөрөлддөг ч гэсэн цэг нь яг нэг яваад идэг. Уран бүтээлчтэй заавал тийм шалгуур байдаг л та. Орондоо сайдах муудах, боллоо гарлаа орлооч гэх үе байна. Тийм. Ер нь бол барилцаж авах үе гарна. Бага. Тийм. Таван Баяр дээр хувьд бол зөндөө муудсан шүү дээ чинь. Тэгээд эргээд дараа нэг тарахаараа цайрах бол гэдэг. Гэршний ардл тийм юм болсон шүү дээ. дээ. Тэр дандаа нэг юм ажил дээр л авахгүй уран бүтээл дээр. Тэрнээс хувийн хандлагаар чи таалагдахгүй нэг хизээч тэгдэггүй. Тэгээд Таван Баяртай чинь би бас нэр стори гэдэг өнгөрсөн жил үе тэнгийнхний дээрлэлтийн тухай айгуу том кейс байсан. Тэгээд тэргээр нэг кино хийсэн. Тэр кинонд гүйцэтгэх продюсер зургийн дараагаар ажилласан. За тэгээд BitTube Films-ээ нээгээд за одоо хамгийн анхны уран бүтээл ямар уран бүтээл хийх вэ гэж нэлээд удаан бодсон. Тэгээд ер нь бол миний сонирхол болохоор би дараан талтай их сонирхолтой. За дээр нь Монгол ахуйтай, Монгол амьдрал харуулсан нэг тийм уран бүтээл хийчихсэн гэж бодоол яваад идэгсэн. Тэгээд зохиол хайгаадсан зохиол ер нь нэлээд олдохгүй удсан. Тэгж байгаа нэг өдөр Facebook ингээд ухаж байгаад санамсаргүй нэг хатан мэж гэдэг юм жижигхэн өгүүлэг шүү. Айгуу товчхон. Тэгээд тэрийг уншаал ерөөсө данк гэл ороод ирж энэ юм биш. Энийг л гоё задлал бичээл юм бол энэ гоё юм. Тэгээд хамгийн түрүүнд нөгөө нэг ойрхонороо Таван Баярт санал тавьж чиний нэг уншаад бичээд өгөөч гэдэг. Тэгээд Таван Баяр амар хурдан бичсэн тэрийг нэг 7 хоногт бичсэн баг. Яг тэр нөгөө имийг хараа бичсэн гэл. За өөрт нь их ойрхон байна. Тий, өөрт нь их ойрхон л даа. За тэгээд зохиолчийн судлаад байсан чинь хулгайнаан тэргэлгээд Америк нэгдсэн улсад амьдардаг зохиолч бүсгүй байт юм байна. Тэгээд зохиолчтой холбоотой бид нар ингээд энэ таны зохиолоор ингээд кино хийх гэсэн юм аа. Маш сайхан хүлээж авсан. Яг бол урд нь надад ингэж киноны санал ирж байгаагүй миний уран бүтээл дээр гээд. За тэгээд нөгөө кино хийхин тулд чинь маш олон үйл явц болно. Тэ? Тэгээд бага бүрдүүлнэ, төсвөө бүрдүүлнэ. За тэгээд зураг авалтаа хаана их вэ, локейшн, объект гэдэг ингээд. Тэгээд ерөнхийдөө бэлтгэл ажлаа хийж явсаар байгаад өнгөрсөн жилийн манай зурагч 8 сарын 31-нд эхэлсэн баха. Сэлэнг аймгийн Алтанбулаг сумын гүн нуур гэдэг хуучин хүүхдийн пиано онцлог байсан. Тийм амралтан дээр бид нэр яг очиод 31-нд мотор маа дуурайд. За тэгээ энэхүү уран бүтээл дээр бас Nomad Pictures маань хамтарч ажилласан. Энэ ташранд бас Nomad Pictures хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр. Nomad Pictures маань бас энэ кинон дээр хамтарч ажиллаад тэгээ кино маань бол маш сайхан уран бүтээл болсон. Үзсэн хүмүүс мэдж байгаа бах. Тийм ээ. Кино маань 11 сарын 25-нд одоо IPTV-д орсон. За тэгээ сая бас Солонгос улсын Бусан хотод
одоо 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Монгол кино өдөрлөгт Монголоос 15 уран бүтээл явуулснаас 4 уран бүтээл шалгарсны нэг нь одоо манай хадам ээж кино шалгараад сая Солонгосоос явчихад ирсэн манай уран бүтээлчд маань тийм. Баяр хүргэе. Баярлалаа. Нөгөө учрах ёстой хүмүүс учирч тийм. Хүн яг зохиолыг нөгөө өөртөө ч юм уу бусдын юмнаас нухаал харах гал байдаг. Тэгтэл тэгээд зүгээр утас ухчихтал нэг тийм юм сэжвэр гараад ирж штэ. Тий. Хоёрт киноны баг хамт олноос баяр хүргэе. Баярлалаа. За хадам ээжиг амьдрал дээр бол нөгөө сөрөг талаас ахинхтэй ярьдаг. Кинон дээр бол бас арай өөр төр төрхөөр гарсан баг. Би энэ талаар одоохондоо үзэж амжаагүй. Сонссон. Би ингээд өөрөө ч бас яриулахгүй чад үзье гэж бодож байгаа. Яг ингээд зураглыг харчаад энэ Монгол хот их гоё кино байна. Энийг бүр тухтлан гэр бүлээрээ үзнэ гэд ярьсан байгаа. Ямар ч сан зочинтойгоо уулзч бас энэ талын мэдээллийг авъя гэсэн. За хоёрдугаарт юу н амьдрал дээр яг баяраг хамгийн их өөрчилсөн хүн хэн бэ? Урлагт ингээд нөлөөлөхөдтэй багш, ээж аав, ар гэрийнхэн байна. Таныг яг өөрчилж энэ ертөнц рүү оруулсан ямар хүн байна? Яг зүгээр урлаг руу одоо орё гэдэг бодлого хүсэл мөрөөдөл юм уу тэр бол яг хаанаас ирснийг би мэдгүй юм. Зүгээр багасаа л дуртай байсан. Манай удамтчуудад нэг урлагын хүн байгаагүй. Тийм. Тэгээд ер нь амьдралд өөрчилсөн гэх юм бол олон л хүн байгаа л да. Тийм. Хүн чинь амьдралд суралцаал яваад байдаг, алдаж онвол яваад байдаг тийм. Тэгээд бас мэдээж одоо энэ амьдралд надтай учирсан, таарч ясан хүмүүсээс сайн ч хүн би, муу ч хүн би. Таньсан ч байгаа, танаагүй ч байгаа. Гэтэ азар гэдэг юм уу миний амьдралд дандаа сайн хүмүүс байсан юм уу та гэж боддгийн. Тэгээ одоо яг н урлагт хамгийн их нөлөө үзүүлдэг гэх юм уу хүмүүс гэвэл байна. Одоо түрүү хэлээ манай Пампис байна. За миний хамгийн хүндэлж хайрлаж авдаг Номингийн гант төсгээд дууч ах маань бид хоёр олон жилийн холбоотой. За тэр манай Тэтмийн 50 ах гэж би ч нэг сонирн баггүй. Ер нь одоо дээшээ найзалтай. Одоо нөгөө 90 дурсах гэдэг шүү дээ. Бүгднтэй найзууд. Тийм. Яг та нарын үеийн нөгөө залуучууд ч нэг ах нараа дагаж хөгжиж тэдний хувцалд үсэлтийг дуурайж бас стил жанрт нь орох гэж ингэж хөгжиж илээ шүү дээ. Яг урлаг нийгэмд ер нь өөрчлөлтийг авчирна нөлөө үзүүлнэ гэдгийг болж бас мэдэрсэн байна шүү дээ. Тэгээ багаасаа нөгөө үедээ удам дамжсан урлагийн хүн байхгүй ч гэсэн тухайн өсөж хөгжиж хүмүүж явах үедээ л ингээд өөрийгөө ийм төрлийн хүн байна гэж мэдэрч байгаа. Би ч гэсэн яг урлаг соёлоор ингээд явж хад манад бас яг өчргөө удам залсан урлагийн хүмүүс байхгүй. Тэгтэл яаж гэж ивэл урлаг руу холбогдсон байл. Тэр өгөгдөл байна. Цаанаасаа бурхны нэг зураг гэж ярьж шүү бид нэр. Тийм би сая нөгөө ярианд асуулттай чинь одоо яг юугаа саналаа. Тэр юу гэхээр 92 онд манай уялах Германд оюут байсан юм. Тэгээд нэг амралтаар ирэхдээ Филиппс гэдэг нэг 2 ксэдний хар өгч юм авчрахгүй юу. Тэгээд тэрэндээ ойртуулахгүй бид нар чинь холбоо аймал бай. Би бол нэг довчин дараад үзчихмээр санагдаа л гэдэг гэсэн. Тэр чинь жоох юм байсан тийм. Тэгээд нэг өдөр хичээлээ тараад гэртээ ирсэн чинь хүн байдгүй. Тэгээд харснаа хөвчөн байж чинь. Тэгэхээр за нэг боломж. Тийм бүүн боломж. Тэгээд нэг за энэ довчин дээр дараадсан ингээд дарсан чинь айгүй гоё дуу явсан. Тэгээд тэр дуу ямар дуу байсан гэхээр Титэм хамтлагийн үзэсгэлэн тод гэдэг дуу байсан. Үнэхээр гоё санагдсан. Амар гоё санагдсан надад. Тэгээд ер нь тэндээс бас урлагт их дуртай, ялангуяа дуунд их дуртай болсон юм уу та. Яг тийм гэж момент орж ирдэг. Яг энэ урлаг өөрөө нийгэмд ингэж өөрчлөлтийг авчирна гэдгийг бид нар урлагаар тууштай яваад байгаа мó үгүй гэж мэдэхгүй жижиг салж чадахгүй юм сүнсэн ингээл баригдсан байдаг. Тэгээ би бас урлагаар дамжуулаад чамаас нийгэмд ингээд бас эриг юм сайн үйл сайн хийгээд өөрчлөлтийг хийх юмсан гэж чаддаг зүйлээр л хийж штэ. Гэж яваад байна уу гэж би бас хардаг. Тэгээ дээр бас сая дурж байна манад өгсөө. Займаа таад бас нэг эмгтээчүүдийн хорхот төрөд очиод бас хүмүүст ингээд нэг өөрсдийн зүгээс бэлэг бариад ирсэн нь. Тэгсэн. Тэр талаар. Яг ер нь би ингэж боддیں۔ Өнөөдөр нийгэмд одоо би бусдад юу өгч чадах вэ? Надад байгаа зүйл юу вэ? Одоо миний жижигэн авьяас л баггүй юу? Тийм ээ? Тэр бодит тусалцаа гэдэг юм аа. Тэгэхээр би энийг илүү харамгүй өгөх юмсан гэж боддیں۔ Тэгээ яг зүгээр яг одоо нийгмээс хол байгаа одоо соёл урлагаар цангаж байгаа тийм газруудад илүү их очиж үйлчлэх юмсан гэж боддог байхгүй. Тэгээ энэ дээр бас нэг юм л би одоо 40 нас хүртлээр төрсөн өдрийг миний баяр гэж боддог байлаа. Миний баяр, би л баярлна гэдэг. Сайхан явлаа шүү дээ. Өөрийн баяр гэж боддог. Тийм өөрийн баяр гэж явдаг байлаа тийм. За 40 хүрээд энэ баяр чинь намайг төрүүлсэн ээж гэдэг хүний баяр юм байна гэж ойлгож байгаа байхгүй юу? Тэгээ ээжийг баярлуулах болсон юм. Нөгөө нэг гарч ордог юм маань байхгүй болоод ингээд. За тэгээд энэ жил би чинь 45 хүрлээ. 45 гэдэг чи одоо эдэр нас 90-ийн тал тий. Тэгээд дээр нэг иргэнэ үнэлэх маань
хугацааг болоод ирж байна. Тийм. Тэгээд нэг зүйл бодсон юу гэхээр энэ жилээс эхлээд би ер нь төрсөн өдрөө бусдад хүртээмжтэй байдлаар тэмдэглэдэг болъё гэсэн тийм бодол төрсөн байхгүй. Тэгээд 1 сарын 27-нд миний төрсөн өдөр болдог. 1 сарын 27-нд Батсүмбрийн өндөр насны асрамжийн газар, одоо асрамжийн газар их болсон юм байна. Ахмадын төв гэдэг болсон юм тийм. Тэнд Хадмиж киноны гол дүрийн жүжигчин Монгол Улсын ардны жүжигчин Цэрэн дээр зөвөгчтэйг очоод кино мүтээлээ толлуулаад цаахан яриа хийгээд цаахан дуу хоороо өргөөд ирсэн. Тэгээ ер нь энийг бол жил болгон уламжлуулсан зохион байгуулъя гэж бодож байгаа. Тэр бодлоо сая үргэлжлүүлж энэ эмэгтэйчүүдийн хорих ханг тийм. Тэгээд эмэгтэйчүүдийн хорих ханг дээр хэсэг уран бүтээлч одоо төгсөн ах замлан солийн рүү ажилласан Эрдэнэ болгон 3 санал тавиад би тэд ч мар 3 цагийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Тийм. Киногоо үзүүллээ. Сайхан бүгдээрээ дуураа өргөлөө. Ер нь тэгээд нэг ажигладаг юм байд. Урд нь би хорихоор Орон чимээ гавьяа татна хоёртойгоо явдаг л байсан л да тийм. Тэгээ нэг ажил гэдэг юм ихэр ингээд ороход тэнд байгаа хүмүүсийн нүдний гал гэж юм харагддаггүй байхгүй. Тийм. Ямар зовлон тийж явж байгаасаа бид нар мэдж байгаа шүү дээ. Тэгээ тусдаа л зовлонтой өөрсдөө тийм. Тэгээд ингээд цаахан дуулаад ирэхээр тэр зэрэгтэл зууж байгаа миний өдөөс хараа сувж байгаа хүний нүд ямар гоё гялцдаг гэж. Нэр шүү. Үндэмж өөрийгөө мэд. Тийм. Урлаг хүнд тийм гоё юм гэдэг байхгүй. Нөгөө амьдарч байгааг нь мэдрүүлж ийн гэсэн үг шүү дээ. Ер нь. Хүн эцэг аваад нэг баярлдаг шүү дээ. Эрэгтэй эмэгтэй ямар ч юм. Яг нүдэн сэргээд нэг юм гоё өөрөөрөө байж чаддаг биш шүү дээ. Яг энэ 20 хангад хэдийн шүүхийн шийдвэрийг аваад өөрийнхөө хэмжээнд одоо хугацаат дуусгах гээд байж байгаа ч гэсэн эрэгтэй эмэгтэй аль нь ч байсан. Нөгөө хүн гэдэг сэтгэл зүрх чинь байнга байгаа байхгүй юу. Тэр хүний хийсэн алдаа оноо гимшил одоо тий цаг хугацаанд тэндээ ингээд цуг урсаа явж байгаа ч гэсэн нэргэж гарч ирж хайртай хүмүүстээ нэг төр хүүхдэд тэрвэрх хайртай ханаа тэрвэрх энэ нөгөө мэдрэмжээ хүлээж авч яасан нөгөө чи энийг алдагдуулахгүй тий цэврүүлэхгүй тийм хүмүл байдал байхгүй тулд ингэж очиж өөрийн чаддаг зүйлээрээ тижээж шин чаддаг зүйлээр л бэлэг авсан шин. Тэгээд нөгөө урлаг байгаа газар чи ер нь дандаа их сайхан энерги хүн хизээч ууралж дуулдаг байхгүй. Тэгээд аюу сайхан үйл ажиллагаа болсон тэр. Тэгээд сая 5 сарын 28-нд бас нөгөө жил болгон эмэгтэйчүүд ороход их хурцын баярагддаг бол нээлттэй хаалганы өдөрлөг гэж болтой. Тэрэн дээр бас би нэг 2 уран бүтээч дүүгээ дагуулж очиж бас сая дуу өргөсөн. Тийм. Бид нар чинь бас яг вэ нөгөө бид нар гарцсан нөгөө эрхлөөтэй нийгэмд амьдарч байгаа учраас болно. Нэг кармаас уларж хат нөгөө кармаа дүүрч идэх чинь нөгөө хийж байгаа үүдлээ чинь хариу шүү дээ. Тэгмээс бид нар ямар нэр хүнд болох гээд намайг хараач намайг дагаач гэсэн байхгүй. Чаддаг. Ер нь тэгээд яг нөгөө тийм одоо юу гэдэг юм буйны ч гэдэг юм уу ер нь нэг юм буйны ажил жоохон нүднээс дал байхтай их гоё үнцэнтэй байдаг юм л та. Тэгэхдээ зарим үед хэдийн нөгөө нийгэм ч гэсэн тэгж өөрчлөөр ингээд хийсэн бол зураг хөргөө явдгийг оруулна тэрийг гидэх ч гэсэн зарим үед энэ чинь бас ялчгүй ингээд хүнд харуулж үзүүлж сэджүүлж явахгүй бол нэг хүн хоёр хүн гурван хүн нилээд хүн явахаар бас хүч тарамдгүй гардаг. Би ч гэсэн одоо нэг имлгээ санал ирчээлээ надад тусал дэмжих баг хамт олон пүүс компани олдохгүй л энэ бол нэг зэргийн тасах эцгийхгүй тусгай хэрэгцээ төгслийн бэрхшээлтэй хөлтийн имлэгийн нэг 5 алхам 7 алхамтай нэг павильон тогтчуулаад өгч гэж санал тавьсан. Нэг их хайхтар мөнгө орохгүй юм байл болно. Тэгээд хүмүүс бас олдохгүй л нөгөө бие биентэй ингэж хүрэлцэж чадахгүй байна. Тэгээд энэ зам байдал чинь чиний багын хүмүүжлэхгүй юм нэг талдаа бас ер нь бол тэгээд бусдаа юм хаваалц эвтэй нартай амьдрий гэд. Энийг өргөжлүүлээд бас нэг өсвөр насны хүү туслах байгаа бас нэг юм аяг өвднүүлж байгаа сураг байсан шүү дээ. Энэ талаар ярил хэдэн настай хүү туслах гэж байна. За би нэг юм итгэл тасрахгүй гэдэг юм аян өрнүүлж байгаа. Тэгээ энэ болохоор би яг урдан зүгээр нэг хандвийн тоглолт Монголд бол очиод дуулдаг, хөтэлдэг ч юм уу өөрийнхөө оролцоогоор явдаг гэсэн байхгүй. Эцээч яг өөрөө дааж одоо зураг гаргаж зохион байгуулж байгаагүй. Төвхтөлдөө ер нь бол төвхтөө шүү. Нийгмээс янз бүрийн хардлагууд ирдэг. Тийм тэгээд өнөхөр бүтэхгүй бол яах вэ? Санаа зовлон аягүй их байдаг. Тэгээд манай нэг хойр ах байдیں۔ Тэгээ нэг уулзгаар л нэг юм хөцлөөлгүй гэдэг байхгүй. Их сайхан л та. Бас л хүний төлөө гүйж идэг хөрх юм. Тэгээд би нэг өдөр өрн сонирхоо та юу хөцлөө яваад байгаа гэсэн чигүй нэг юм манай нэг юм танилын хүүхэд ингээд тархины хорт автартаа болцсон юм хүнд зодуулаад ингээд тэгээд айгүй хэцүү байна ахна ингээд энэ л тусалчмаар байна гэдэг. Тэгэхээр та нэг наадахаа нэг яриад хаж надад яасан гэдгсэн чинь 2 жилийн өмнө 16 настай хүүхэд гандангийн автобусны буудлын дээр явж байгаад үеийнхээ 13 хүүхэдэд зодуулсан юм байна. Тэгээд
өнгөрсөн жилээс нөгөө дархлахын өвдөөд бөөлжөөд ингээд явуулсан оншин болтохгүй нэлээд явж байгаад. Тэгээ би ч ч онцлуулсан чинь дархны борхоцсон хорт авдар гэдэг юм болсон юм л да. Энэ болохоор гимтэл болон дөргөлт тийм зүйл үүсдэг тийм. Тэгээ ингээд сонссон чинь надад үнэхээр харамссан байхгүй. Ингээд дотор амар сонь болоод зангираад гэсэн. Би ч өөрөө бас өрхөдтэй. Тийм шүү дээ. Тийм. Дээр нь 18 настай хүүгээд бодгоор хайран ба шүү дээ. Би 18 наснд юу хийж явж байсан. Би охтууд эргүүлээд тий тэмцээн оролдоо үед ингээд тийм шал өөр өсөл мөрөдөл шал өөр бодолтой явж байсан байхгүй. Тэгэхэд энэ хүн өнөөдөр ингээд энэ хүнд өвчтэй эмнэлгийн орон дээр тэмцэж шүү дээ. Тийм. Тэгээд үнэхээр харамслаа санагдсан надад. Тэгээд за ер нь би нөхдөд туслая гэж бодсон байхгүй. Ер нь туслаад үзье. Би яваад үзье. Яагаад болохгүй гэж тийм ээ. Надаас чадах зүйл юу вэ? Би чадхаасаа чадахгүйг нь хүртэл явъя гэж бодсон. Уг нь бол надад ямар би ээжт нь хэлсэн л дээ гэж. Би бол таныг танихгүй, та нартай ямар ч хамааралгүй. Гэтэ нэгт гэхээр та надад битгий их найдлага тавиарай. Битгий их юм хараарай. Би ямар ч сан чадхаасаа чадахгүйг нь хүртэл явна гэдэг. За тэгээд ямар ч байсан хүүхдийн талаар мэдээллийг нэг бичлэг оруулсан байгаа. Тэнгэрлэг Монгол гэдэг төрийн бас байгууллагын дүү тэргүүн Бямбочор гэдэг дүүтэйгээ хоёулаа их налхас дээр очиод нэг бичлэг хийгээд оруулсан. Ер нь гайгүй хандлттай явж байна. Би фэйсбүүкээр нь харсан юм шиг тийм ээ. Тэгээд одоо миний хамгийн ойрхон зүйл юу гэхээр нөгөө уран бүтээлчд маань байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь нэг юм хандийн тоглолцоон байгуулъя гэдэг. Чаддаг зүйлээ хийж байгаа тийм. Зүйлээ тийм. Тэгээд 6 сарын 21-нд үйлдвэрчний соёлын төв ордонд 19 цагаас цаг авцсан байгаа. За энэ дээр бас үйлдвэрчний соёлын төв ордон үйлдвэрчний эвлэлийнхэн маань бас туслаад нийгмийн ярилцлагын тус. Тийм бид бүхэн ингээд лед дэлгэцээ VIP өрөөдөг хөнгөлөөд өгөө. Та нар зур заалахын төрөөсөө л хүч гээд. За дээр нь би уран бүтээлчд 25 6 уран бүтээлчтэй холбогдсон ер нь ихэнх нь тгий гэсэн айгүй гоё шүү манайхаа. Ямар хөрхи. Тэгээд энэ дээр бас нэг 6 сарын 21-нд нөгөө Эрдэнэтийн 50 жилийн яваад хавцаад байгаа юм байна. Тэгэхээр зарим уран бүтээлчд маань тийшээ явчихж байгаа юм байна. Тэгээд үнэхээр ингээд боломжгүй байшуулчлаарай дараа өөр юмд нь орё гэдэг. За айгүй их баярлж байгаа баярлалаа шүү дээ зүйл нэ байгаа юм л да. Манайхан чинь их гоё шүү дээ тийм. Монгол хүмүүсийн нэг юм сайхан тусч нэнжин сэтгэл байна л да. Тэгээд эдгээр чи ямар 5 10 цаас гэж байгаа ш. Бас нэрээ нэг 18 нас гэдэг чинь бодоод үзэлтэй. Харамсмаар. Бид нар сургууль төгсөөд яг нэг мэрэгчлээ сонгоод үеийнхнийхээ зэрэгцээ тийм эцтэй нэг сайн аав. Бас нэг сайн болъё. Би тэдүү хөхтэй болно. Би одоо 18 наснда зэргийн албанд явахгүй бол одоо ингээд ихтэй сургууль ийм юм дараа сурна. Ээжээ гасарна. Ингээд сайхан ачийг хариулна гэж яг л тийм хүсэл мөрөөдлөөчтэй. Тэр чинь ингээд амьсгалтаа алдцаад амьдралын зааг дээр ингээд 18 настай хүү байж байгаа чинь би фэйсбүүкээр хараа эмзэглэж байсан. Тэгээ бас тас манс нь юу байна та гэдээ би бас анзарч ирсэн. Тэгэхээр би найз бас энийг эхлүүлж яах гэдэг чинь чухлаа. Ер нь бол энэ хүний төлөө явсан аливаа зүйл бол том зургаар санаасаа бүтдэг. Сайн язгуурсаар хардах сэтгх сайлах болох хүн байдаг. Сайнаасаа 100% сайнаас муугасаа сайн хавгүй болоо. Тэгэхээр энэ зүйл бол сайхан болдгороо болно. Найз ч гэсэн боломжоор бас хамт олон найз нөхдөд хэлнэ. Өөрийн зүгээс тусалт юм юу байна те. Мэдээж бид нөгөө хаяг байршуулад ингээд энэ хүүхдийн талаар дэлгэрэнгүй мэдээл бас харьцан өгч чадахгүй. Тэгээ сонирхч байвал бас одоо өрчлөлт подкастын докюментэр манай одоо зочинтой холбогдох юу, наттай холбогдоо те. Ингээд чадах зүйлээрээ монголчууд нэгдээд дэмжээ яваа. Энэ хүүхэд одоо ямар сургуулийн зардал, унаа машины мөнгө, орон байрны мөнгө хандивлаач гэж байгаа биш. Хөл дээрээ босоход мөн л туслаач гэсэн юм санаа явж штэ хөрхий. Тэгэхээр ээж нь ч гэсэндээ бас нэг хүүгээ босгоод авал өдий хүртэл өсгсөн ачийн үзэхгүйцсэн амьд зэрэг хамтдаа байх нь чухал шүү. Тэр байдлыг харж байна. Тэгээд найзгаа энэ сайн сэтгэл бас үзэгч сонсогч хүмүүс талархаж байна. За баярлалаа. Тэгээд энэ дэр олон хүмүүс бас тусуулъя гэж байгаа. За энэ дэр бас би дуртчих гэж бодож байна. Ихэр Нөлөө Альянс компани хэвлэмтлийн салбарынхан маань бас их тусалж байгаа. Тэр нь Монголын сэтгүүл зүйн одоо салбарынхан сэтгүүлчний дэмжих холбооныхан бас их тусалж байна. Тэгээ нэг иргэн холбогдсон тэр хүн болохоор аюу гоё юм гэсэн. Би ингээд модны суулгацсан. Энэ бизнес хийх юм аа. Тэгээ би нэг 150 мод ингээ өгмөр байна. Ямар хөрхий. Тийм нэг ингээд энэ хүүхдийн төлөө тий одоо мод гэж ургаж идэг дандаа л биш ургаж идэг зүйл шүү дээ. Тэгэхээр энэ хүүхд ингээ сайхан идгээд босоо дээрээсэ гэж би бодоод байгаа юм аа. Тэгээ ингээ 150 мод өгье гэд ярьсан. Тэрийг бид хүн үндэсний цэцэрлэг төрөлөнд хүлээл гэж үгийж ярьсан. Тийм. Тэгээд дээр нь цэцэрлэг төрөлнгийнхаа маань бас бидэнд энэ амралтын өдрүүд бүтэн сайн өдөр цаг
мөн газар гаргаж өгсөн. Цэцэрлэг төрүүлэнгийн нэг том усан оргил өрөөд шүү дээ. Тэнд бид нар бас энэ бүтэн сайд нэг юм хандивын аян арга хэмжээ зохион болгож байгаа. Энд бол ерөнхийдөө бид нар одоогийн төлөвөр бол 100 ээж 100 хүүхэд цуглах баг. Дээр нь төрийн бас байгууллагууд ирнэ. Дээр нь уран бүтээлчд маань ирнэ. Тэгээ тэр өдөр ерөөсөө тэнд ингээл аюу сайхан чөлөөтэй нэг юм үйл ажиллагаа явуулах гэдэг байгаа байхгүй. 14 төлөлт тарч байгаа юм. 14 байна уу тийм бүтэн сайд. Тийм. Тэгээ энэ дээр бас за ер нь өдөр бид нар нэг 2 моёр гэдэг хэлэх болов гэж 2 цаад бас энэ тал мэдээлэл сошиалар цацмаар юм биш үү. зарцсан. Одоо хоёулаа нэвтрүүлгийн дунд дурж байгаа ч гэсэн 100-аас 150 хүүхэд тэр үйл ажиллагаанд оролцоос гадна нэрсэн хүүхдүүдэд бас сюрприз зарах гэдэг нь. Тийм. Бас нэг одоо багш хүн өөрөө нэм жижигхэн хүүхдийн тоглоом хийж заардаг юм байна. Бизнестэй. Тэгээ нэг юм 150 тоглоом хандивлээ гэж ярьсан. Хөөрхөн бааз. Нөгөө хүүг маань дэмжээд. Тийм хүүг маань дэмжээд. Тэгээ нэг нь ингээд 5000 төгрөгийн үнэтэй тоглоом гэж байгаа байхгүй юу? Гар урлалын. Тийм тэгээ тэр хандив шууд ингээд хүүгийн эмчилгээнд одоо ингээд шилжүүлье гэдэг. Тэр нь бол монголчууд халуун сэтгэлтэй. Тэр нэгдэх юм бол үнэхээр мундаг том хүч байдаг. Зөндөө кейс. Олон хүмүүсийг хөл дээр нь босголоо. Хүүхдүүдийг эдгээл орон гэртээ болгож өгч जैन. Босоод одоо энэ нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль соёлын тохижуулж өгч जैन. Гэр ор бараа авч өгч जैन тий. Тэгэхээр тэр хүүхдүүд маань модоо тариад аав ээжтэй очиод дурсамж бүтээч. Хүн босных мод тари ном бичи машин мэри гэдэг чинь. Тэгээ хоёрт бас нөгөө ирсэн хүүхдүүд хангаас алгын дээш нь харуулчих юм байна. Нөгөө хандлагч ээж буйнаар тий. Тэгэхээр энэ цаад том зургаараа болохоор энэ их мод харин энэ модыг арчлан тордно гэхэд энэ манай нөгөө нэг одоо хүүгийн маань нэр нь хэн гэдэг вэ? Амар сайхан. Тэгэхээр амраа хүүгийн бүх ингээд нөгөө нэг юм цаанаасаа байрлаасаа ингээд ургаж цэцэглэх хөвгөл өөрийн чис ингээд сэтгэл зүйн айгүй том дэмжлэг болно шүү дээ. Тий. Тэгээд энэ хүүгийн маань эмчилгээнд бол 300 сая төгрөг хэрэгтэй байгаа юм лээ. Бээжинд очиж хаал хайлахад. Уул нь нэг жилийн өмнө ингээд хаалганд орсон бол хамраар нь соруулаад авчдаг юм байна л да. Би яг нөгөө ээжийнх нь нэрснэг л ярьж байгаа шүү. Бас нарийн сайн мэдгүй байна. Одоо болохоор нөгөө тэр нь оройтц уушраас ерөнхийдөө дарих одоо задлан гэдэг л үү тийм. Нээлттэй хаалгаа тийм хаалганд ороод тэгээ ер нь бол найдвартай гэсэн ийм хариу ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр 300 сая төгрөгийг ингээд босгоод энэ хүүхдийг явуулчих юм бол энэ хүмүүс маань хөл дээрээ босоод идгээд өөрийнх нь мөрөөдөл нэх гоё IT инженер болж Монгол улсаа энэ Дубай шиг хөгжүүлэх тийм мөрөөдөлтэй хүүхд юм байна. Ер нь бол одоо Монгол улсын ирээдүй энэ хүүхдүүдийн нуруунд дээр л явна шүү дээ. Тэгэхээр айгүй өөр өнгө төрхтэй болчихсон. Маш зовлог. Одоо нэг гэгээлэг тий. Шал өөр болоод байгаа байхгүй. Одоо бид нар шиг нэг идэж байгаа тэмцээн урлаан төрүүлэх биш бүр их орны төлөө дэлхийн төлөө цохилдог зөрөгтэй болсон шүү дээ. Мундаг бас. Манай залуучууд мундаг болж байгаа. Тэгээ амраа хүмүүс маань хамгийн гол нь идэх юм айгүй их боломж байна гэдэг чинь залуу хүүхэдтэй цаваад гарах боломж нь хамгийн гол нь санхүү дээр гацчих шүү дээ. 300 400 сая чинь тийм амар босхгүй. Одоо та бүхэн чинь үйлдвэрийн соёлын төвөрт чинь 1000 хүнээс судалтай. Яг ингээд зэрэг пик дүүрээд үтсэн гэсэн бас яг хөө нэг олонний хүч олонгод болоо. Тийм яг нэг жижигхэн хувийн цэцтэй ингээд бүрдүүлж шүү дээ. Тийм. За тоглолтоос олсон орлого нь энэ шүү хичээг ингээд имчилгээндээ нэмэрлээрээ гэж өгч мөрлөө юм л да. Тэгээ бид тэрийн ярилцлагыг чинь сонсож байгаа хүмүүс бас одоо иргэн аж ахуйн нэгч ч юм уу те ингээд холбогдоод боломж зүйлээрээ туслахыг бол нэгдэж болно. Бид тэр одоо яг ууслал ярилцлага бас ингээд нөгөө дундуураал дуртай явчлаа. Түүнээс бид нэг ингээд реклам даад юм уу хандгуугаад ингээд байгаа зүйл биш. Бас зүгээр болгоорой гэж хүсэж. Тэгээд уучлаарай тийм тоглолт маань бас нөгөө ерөнхийдөө би нэг тоглолтод нэгдсэн тоглолт гэж хараад байгаа. Яг тэгвэл рок попийнхан байгаа. Цохиолын дуудчид маань байгаа. Хипхоп тамплуудаж бол айстоп хамтлаг маань тэгё гэдэг аягүй гоё үз. TMC collection хөтлөгчөөр нэгт манай мужик гэх мэтчлэн. За тэгээ авдахгүй ингээд өнөөдөр юм маргааш тоглолтын историк цацагтаад эхэлж байна. Тийм сошиалар. Тэгээ энэ дээр би бас нэг хэвлэл мэдээллийн байгууллагуудаа бас хамтарч ажилласаа. Өөрсдийнх нь чадах чинээгээрээ бид нар туслаасаа гэж бас хүсэж байгаа шүү. Найз нь ч гэсэн яагаад гэвэл би жоо уран бүтээлч хүн талаас нь мэднэ. Тэгтээ бас ингээд нөгөө нэг рүү хандсан сайн улсын аян хийгээд идэх учраас бас энэ зүйлээ дуртаад өнгөрөхөд буруудах юу ах вэ? Тийм нөгөө нэг сошиал хөгжсөн байна, хэвлэл мэдээлэл хөгжсөн байна. Манай хоёрооч ер нь ямар өнгөнд дуртай юм чи? Би ер нь бол цагаан өнгөнд л цагаан өнгөнд дуртай юу? Тийм. Одоо ингээл санзун бол халаад ирэхэр чинь тэгэл нэг хар царайтай цагаан уцтай нөхөр. Аа тийм. Манайс ч нэг тийм төрлийн хүмүүс л болдог шүү. Тийм. Ямар олон дуртай. За хоол бол тэгээд одоо нөгөө их хоол гэдэг. Их хоол. Тийм. Ер нь бол цөв юм. Эрт Монгол ирсэн порцсон цөв юм шүү. Чи өөрөө хоол унд нэгт ажгүй юм шиг байлаа. Ажгүй. Бас нэг пиццаны юу ажиллаад байна уу? Тийм. Би сая 3 сараас нэг Ярамт нэг пиццаны газар нэгээд
Тийм. Тэгээд ер нь бол дажгүй байгаа. Тийм. Пицца ч тэгээд өдөр болгон нэг хэсэг нээснийхэн дараа нэг өдөр болгон өөрөө пицца идсэн. Тэгээд дим юм билээ. Дөрмийн дагуу идсэн тэгээд дим юм билээ. Аюу урдан шинэ юм бил. Тэгээд тийм. Найз нөхдүүдээс ингээд муухт үгс илүү сайхан найз нөхдүүд байдаг шүү дээ. Тэгж тулаад явдаг. Ядарсан зүудс үйчихсэн ингээд нэг нүүр уруулахгүй байдаг. Мэдээж ирчүүд бас Монгол ирчүүд цайдах муудах гэл төрөө хилээд дурдж байгаа бас нэг 100 муу татах үе амьдралаар байж яв. Байна шүү дээ байлгүй. Байна шүү дээ тий. Байна. Би бол ер нь ганцоо яг хүмүүс намайг ингээд гаднаас харахтаа их зөв залуу ер нь ингээд дандаа л сайхан явж ирсэн юм шиг харддаг юм шиг байгаа. Ер нь тэгж ажиглагддаг. Би ч амьдрал бас мэдээж хүн юм чинь зовж утсан, унж утсан, унахтаа амар унж утсан. Магадгүй ир хүний хамгийн доод зогсоол юу байдیں۔ Тэнд хурж утсан, эргээд босч утсан. Чанга шүү. Чанга. Тэгээ энэ хугацаанд бол ингээл олон сар найз нөхдөө алдсан шүү дээ би. Надаас яваал өгсөн байхгүй. Гэхдээ бид тэндээ бор утгадаг. Тийм. Тэгээ үлдсэн хэдэн сайхан найзууд байна. Тийм. Тэгэл амьдралаас ер нь хүн чинь ингээ нэг жилэрх тусам л мэдээж суралцаал яваад байдаг шүү дээ. Тэгээ одоо ч ингээд би миний мэдхгүй зүйл зөндөө байхгүй амьдрал. Сурал ийм байт юм уу, тийм байт юм уу гэл ингээл яваал байгаа байхгүй. Тэгвэл нэг сайн байх хичээгээд байдаг. Сайн байх хичээгээд нөхөр байхыг хичээдэг. Тэгээ би ч одоо бүр өвөө болцсон найз нь. Сайн өвөө байхыг бас хичээж шүү дээ, тий. Бас сайн хүүгийн сайн үлгэр дураалсан байх хүсдэг шүү дээ. Тэгэлгүй байх уу, тий шүү дээ. Хичээгээд байдаг. Тэгвэл бидэнд бас нэг хүн чанар сэтгэл байдаг нур хуй байна гарч байна. Биш нэвтрүүлүүд дундураад орддаг бас суудатгэл байлаа. Тойрог өштэй арай гарлаа. Тий. Нуух юу ах вэ? Бусад залуучуудыг битгий түүхийг тавтаасаа. Тий, яг үнэ шүү. Хараас битгий бас ингэж эйгүү ингэж цаг хугацааг алдаасаа. Гэсэн үтээсэл найз нөр миний нэвтрүүлгийн нэр чи өөрчилж. Тэгэхээр энэ дээр бас бодосоо л гэж хүсэж ярьдаг. Наас нь бол архитект зүйлийг хэрэглэсэн. Тэгээ архитект зүйлээс болоод маш том алдсан. Гэхдээ би архинд бур хөвдөг. Хизээч хөвдөг. Яг тэгвэл тэр арх зүгээр өөрөө гулсаж ирээд миний амраа орчих байхгүй юу? Өөр аваад уудсан байхгүй. Хүн тэгээд нөгөө алдааныхаа дараа нэг юм 3 цэг тавиал яваад тийм байна. Тэр өдөр арх уугаагүй бол гэдэг ингээд так гэх 3 цэг тийм. Тэгэхээр нөгөө гимшлэн хойно гэдэг хичнээн гимшээд харамсаа цаг хугацаа гэдэг чи эргэж тэр алдааг засах ямар ч аргагүй тийм. Тэгээд яг сүүлийн үед найз нэг юм ойлгоод байна. Заримдаа ууж идэхгүй гарч ийна гарах байх уу тийм. Тэгэл нэг киноны нээл банк. Тэгээд дээр нь өөрөө одоо би чинь заавал урлаг гэдэг ахгүй зураг хүн маань өөрөө сэтгэлийн хөрөлтөй. Найзтай хүрээлэгтэй. Тийм. Тэгээд нэг заримдаа уг нэг хаяа ингээд нэг гой жаргаад хэрэглэжүүл бас зүгээр шүү дээ. Тэгээд нэг ойлгосон зүйл нь юу гэхээр арх гэдэг ундаг хаана хинтээ хэрэглэх нь л хамгийн чухал юм байна гэдгийг аягүй сайн ойлгоод байгаа байхгүй. Тийм учраас ах нарын үг гэдэг байхгүй. Хинтээ хаана хизээ. Тийм. Тэгээд ууж болохгүй ундаа, унтаж болохгүй ор. Уулзаж болохгүй хүн гэж. Тэрийг нэг сургаад наазраад хэлтвчээсэн гэсэн айхтар том философи байгаа байхгүй. Өнөөдөр ингээд юу гэдэг олон хүнд ороод те таньж мэдгүй хүмүүстэй уугаа цог тэр дунд vibe нийлэхгүй, үзэл бодол нийлэхгүй хүн байна. За тэгээ хоёр ууцсан яг ернээсээ маргаж сөргөөд асуудал үүснэ. Тийм газраас бол би зүгээр яваал өгдөг. Монгол хүмүүс хэтрүүлэн уухаараа жоохон юм ямаа амхтай биеийнхээ дээр харах гэж ингэж үздэг. Яг хөө 100 тонны л доо хүмүүс бүх хүмүүс биш. Ярим ихэнхдээ бол ер нь дуулж хуурдаж наргицсан гэж өгөөдөж уудаг. Тэгээ нэг дүнхээ зохируулж хэрэглэж ивэл хамаагүй. Одоо бид нар хүнд идэж уухан заахгүй. Зохируулж хэрэглэж чадахгүй бол баг болцсон тэр. Тийм учраас найз нь зогсолтыг сая мөцсөөр 15 жил боллоо шүү. Харсан тийм баяр хүргэе найз. 15 жил гэдэг хүний амьдралын бас их урт хугацаа шүү. Хүүхэд төрөөд л одоо насанд хүрэх чинь 15 тав хүн шүү. Би яар ингээд та нарыг хараад найз нь айгу бахархдгийн. Чи байна одоо манай Памписан тийм олон найзууд байна шүү. Тийм олон найзууд байгаа. Тэгээ би Памписасаа зүгээр эр хүн гэдэг ямар байх ёстой гэдгийг л харддаг юм л та гэж оноос нь. Одоо чи бид яриа сууж байгаа ч гэсэн нөлөөс гойж шít найзаа. Гэхдээ бие биендээ нөгөө эрэх талаасаа нөлөөлөх гэдэг. Яг энэ ч өргөс авсан юм шиг зогсоож чадахгүй байна. Чадахгүй шүү дээ. Олон найзууд алдаж эндэж чинь нөхөж өргөж чинь шороо оронд орж чинь зарим нь алдаж оноод тэнд хоригж байгаа гарч ирж чинь юу нөх хүн чи амьдрал дээр байна. Тэгэхээр түүхийг дахиж битгий давтаач өргөлүүлэн битгий их ууж амнасаа алдалтаа хамтдаа жоохон амьдрцгаая л та гэж л бие биендээ чаддгаараа нөлөөлөх гэдэг. Түүнээс ямар солионы хувц авч өгөх бугуун цаг аваад сонио. Яг хөө замлим найз маань сая тоглолтоо хийлээ надтай нэвтрүүлэлт орсон. Алдаж оноол ирэх хүн. Би найзгаа шүүхгүй штэ. Тэгтээ тэр wave farm гэдэг чинь хүн дэлбэрийн донтолтын хөвч штэ. Тэрийг ард эргэж шүүхгүй надад хамаагүй
Зүгээр би энийг тайван л орхичих. Цаг хугацааны асуудал шүү дээ. Тэр хүн чинь бас ямар анд уугаад бас ашиг хараад тоглосон шүүсэдмөр урсгаал инглээ. Би бол шүмжлээд найзаа инээ тэргээд өмөрж байгаа ч юм алга, хамгаалж байгаа ч юм алга зөнгөөр орхисон л байж байна. Чи бид тэр ч одоо яг ингээд 90 сард ярилцаа сууж агцсан нэг цагийн дараа хаана өсөрч өгөх хинч таахгүй шүү дээ. Яг үнэн шүү дээ. Хүний хувьд тавилан зөрөг төрөг өөрөө. Тэгээд 90 сар бол амьдарч байгаа хугацаанд харин ингээд би энд хантай хэлэхтэй байв сайхан байна. Тэгээ найзаа цаа өдөр өрлөх хүлээж авч хүрэлцэн ирээд. Тэгээ бас нэг тийм сайхан хүүг хөлтөнд босгоч юмсан ингээд босод найзуудаа саналтай байдаг. Ингээд олны хүч олонгүй далаа гэдэг шиг ийм үс эхлүүлсэн байгаад маш их талархаж байна. Цаана байгаа баг хамт олон гэр бүлийнхэн чинь сайн сайхны хүсье. Үзэх сонсогчдынхаа өмнөөс тэгээ найзансан чадах чинь нэгрээ туслана. Бусад хүмүүстэй холболт хийж дэмжиж оролцъё гэж хэлж чинь. Тэгээд чи бас хүүд хандаж юу гэж хэлхийг хүсэж байна. Ээжд нь бас маш их баярлалаа гэж. Би амраад үүдээ бол нэг л зүйлийг хийлээд байгаа. Би 2-3 удаа уулзсан. Тэгээд хаби ингээ заримдаа амар их санаагаар унаад ах юм аа гэдэг байгаа байхгүй. Мэдээж ойлгомжтой. Тэр хавдар тусцсан ингээд байж гон дандаа сайн сайхан бодоод байна гэж байхгүй. Тэгээд би ингээд хэлэхэд хэцүү байгаа ч гэсэн хэлж л байгаа юм л да. Миний дүү сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Чи сэтгэлээр унах юм бол ээж чинь дагаад унах шүү. Чи хүчтэй байх юм бол ээж чинь дагаад хүчтэй л байна. Одоо тэр их хүн мэдээж өдөр болгон сэтгэл зүйн айгүй хүнд явж байгаа. Гэхдээ мод хүүгээ хараад инээж л байгаа бахал та. Тийм шүү дээ. Тэгээд би бол дүүтэй хэлсэн ах нь чадхаасаа чадахгүйг нүртэл явнаа чиний төлөө. Чи хамгийн гол нь идэгрээд миний дүү өсөл мөрөөдөлтөө хүрээд тэр том IT инженер болоод Монгол улсын хөгжил төвшлийг гоё түүчилээд аваад яваараа миний дүү ээжигээс хайрлж яваар. Энийг л гойсон. Одоо ч энийг л хэлмээр байна. Бас их өрнө өдөртөх ямар том хүсэж байгаа бид нар мэдэхгүй. Тийм шүү дээ. Хэдэн хүүхдтэй айлын хүн явраа маань. Энд тэгээд бас хэцүү мэлээ цал 3 хүүтэй байжгаад нөхөр нь нэлээд эрт өнгөрцсөн. Тэгээд 3 хүүтэй байжгаад нэг л лам хүн өнгөрсөн жил бас аварт ороод өнгөрцсөн юм. Тэгэл бол. Тэгээд одоо энэ хүү ингэсэн. Тэгээд энэ хүүгээ алдчихвал бас хэцүү л дээ. Аагүй юм тий. Аагүй тийм. Бас л өртөл болсон ээж маш хүнд юм тоолж байгаа юм байна шүү. Тийм хүнд. Монгол ээжнэр эмэгтэйчүүд харин тэгээд хасар хүнд шүү тий. Ундаг тий. Тэгээд би анх ихчтэй уулзаад ингээд ихчүүдээр ярьсны дараа нэг зүйл болж харсан. Ихчийн нүднээс жижигхэн итгэл явж харагдаад байгаа байхгүй юу? Над тийдэн штэ тий. Тий. Тэгэл би өстө энэ хүнд ямар ч байсан туслансан гэдэг л тийм. Одоо нас нь ерөөсөө өглөө босоод бодчих. За өнөөдөр яах вэ? Хинтээ уулзах уу? Яах вэ хөө? 20 унтах татсан маргааш шинтэй уулзах уу гэл ингээл байнгын бодолтой. Насан турж байгаа том хөө учраас аавын тухай дээр ярихад эйг өмзөлгий хитэр. Тэгэхдээ цаана хөдөлмөрөдлийнхаа мухарт бол эр хүний нөмөр нөлөөр тутцсан байдаг байхгүй. Тэгэхэд одоо тэр манай тэр Мянбат хоёр очиод ингээд хэрэгэлтийгээ лайв хийж явах чинь нэг тийм эцэг хүний нөмөр нөлөг ороод ирчих. Тэргээ хийлж чадахгүй байгаа. Их хүний үчигс нулимсаа баарцсан байгаа. Ингээл одоо өөр тохиолдсон зовлонтой бусдад наалд нэлцаахан ингээд байх нь зүү буруу юу энэ олонний итгэлийг аваад хүмүүн босоо юу юугээр ингээд их хүн бол маш их хэрэгэлцэн дээр шаналж байгаа шүү дээ. Юу нулимс гарах. Бараг айчдаг юм шиг байлээ хөрх юм. Хандрын мөнгө нэг юм тусцаа үзүүлэх хэлээр зэрэг өртөө ч юм шигтэй нэг хүн ийм нэг юмтай үлдчихэж байгаа юм шиг айгаад идэх юм шиг байлаа. Сая энд бас нэг хэдэн хүүхдийн баяраар бас бэлэг цуглуулад ингээд нэг асамжийн газар дээр ингээд дүүнэртээ очиод яалаа л та. Тэгээд наран тул дээр ганц нэг дүү маань очиж дуулсан. Лайв хийгээд би амьдралдаа анхудаа жижиг лайв хийж үзээ. Тэгээд хандив ярьцсан байгаад хүмүүс ингээ өгөх гээд байгаа ч гэсэн бас их чимхий юм биш манай монголчууд. Тэгээ хүүхдээр явуулах, өөр хүнээр явуулах тэр юм төр зураг харагдчих л дээ. Тэгээ яг юмны найз олонний хүч олонгүй талаа. Тэгээд хэдүүлээ бас талдлаасаа тэмнээ бас босоод ирэх байлгүйтэй сайхан залуу хүн гэж бодож जैन. Тэгээд хөрлөг хүлээж авч хүрэлцээсэнд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Хатам ээж кино бол одоо яг жинхэнэ хүчээ авсан явж илээ. Хатам аавд үсэг дуртачаарай. Бас нөгөө гэхлээр бага шүү дээ. Энэ өнцгийг харах юм бол ингээл бир хөргөн гэл ингээд бид нар ингэж хүний юм шиг ярьдаг хэрнээ яг нэг тогоонд нэг амьсгалаар амьсгалд нэг гал боломж болж явж байгаа шүү дээ. Сайн хатам ээж би одоо хатам ээжтэй нөхөлтэй хайртай шүү дээ. Хүн тэнэг хүн хатмаа махтал гэдэг. Би ч ээжигээ маш их шалтсан учраас сайхан ээж миний амьдралд ингэж орж ирсэн учраас би маш их талархаж явдаг. Наа гарсан хөшин байна. Хоцсон дээр хайртай ээжгээд хадгалсан дээр дуудлаган ирэх болгонд. Асал би чинь хоёр ээжтэй хорвот болж байгаа юм гэж бахархаж явдаг шүү дээ. Тэглээ. Маш том байр суурь. Тэгэхээр тэр ээж эдсэн сайхан хүч өгье. Хүүд хүч юм юу гэх. Найзгаа урлаг хүлээж хүрэлцээрсэн дахин баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээ юуны өмнө өнөөдөр бас Хөхтөнгөр радиогийн подкастнда өрсөн найздаа маш их баярлалаа. Тэгээ хоёулаа өнөөдөр зөв уран бүтээл
яриг гэжсэн. Гэхдээ ингээд ялч нөгөө хийж байгаа ажил болон зорьсон үйлсийн талаар яриад явчлаа. Тэгээ энэ боломж бас надад аюул том боломж одоо өглөө гэж харж байгаа байхгүй найз нь. Тэгээ нэг мэдээж олон хүү зах. Танах ч бас дүрстэй гардаг болсон билээ шүү дээ тийм. Тэгэхээр бас амар сайхан дүүд маань олон хүн тусламжийн гараа сунгах байх. Магадгүй бас байгууллага хамт олон туслах байх. Тэгээ энэ бүтэн сайнд бас хэвлэл мэдээллийнх нэг 14 цагаас цэцэрлэг төрөлд ирээд бас цагаан тэр үйл ажиллагааг сурталчлаад мэдээ бэлтгээд өгөөсэй гэж хүсэж байна. Бас хүүхдүүд аав ээжтэйгээ очиж тэр сайхан мод дээр үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй байхгүй. Тэгээд дурсамж штэ. Тэгээд цэцэрлэг төрөлөндөө зугаалаад гэр бүлэрээ явахдаа нэг 5 литрийн 2 ус авчичаад нөгөө тарьсан одоо хөрхөн ингээд нэр мэрээ бичээ зүрх мөрцөд ингээд төлөгчд юм байлээ штэ. Тэгээд модоо эргээд усал тордоод тэр үеэрээ хүүхд бидний залуу маань чирүү сарал босоод тэр ингээд түүхийг бүтээж штэ. Нэг шинэ ном, шинэ зураглыг бүтээж гэнэ гэсэн үг. Нэрэл нэг уран бүтээл талаас хоёлаа ярина гэсэн нэрүн чинь ижил төстэй юм хийж явдаг болохоор яалч харин даличлаа. Далих явах одоо энэ талын тулсан мэдээллийг одоо өгч яхаас явах. Дараа бас шинэ уран бүтээлээр иргэн уулзъя. За ярьж хөрөө ярих их байгаа шүү дээ. За тэгээ танай хамт олонд бас маш их баярлалаа. Тэгээ найзынхаа ажилд амьдралд нь наад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрэй. Тэгээ нэвтрүүлгийг сонсож байгаа, үзэж байгаа Монголынхаа нийт үзэгчдэд бас хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөө. Тэгээд монголчууд эвтэй байхдаа хүчтэй нэгдэж чадах юм бол үнэхээр хүчтэй ард түмэн шүү. За өнөөдөр миний зочноор уран бүтээлч бас ингээ сайн үлсэн элч ингээд өөрийгөө бас зориулсан явдаг. Зочин маань хүрэлцэн ирлээ. Манай хөржил подкаст 82.9 100.9 дээр FM-аар дуурайхаас гадна хөөхтөн гэрж гэрэлээр хүчээ та бүхэн бидний бэлтгэн урьдчилан сонирхолтой подкастуудыг дүрстэйгээр үзэх боломжтой. Ингээд урилга хүлээж авч хүрэлцээрсэн хайстаа дахин баярлалаа. Баярлалаа. За